НТВ-ийн мэдээ үргэлжилж байна. Хөдөөгийн сэргээлт шин дунд говь хөтөлбөр Монгол Эрдэнэ хамтарсан төслийн хүрээнд Дундгой аймагт хөгжмийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, соёлын урлагийг сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн багш оюутнуудын бүжгээр жигүүрлэх үе тайлан тоглолт, ёс суртахуун нэгэн эрдэнэ боловсрал нэгэн эрдэнэ сэдвтлийг зүзэрэг, соёлын урлаг боловсролын олон талт үйл ажиллагаанууд боллоо. Хөгжмийн багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой даралтад хөгжмийн сургалтыг соёлын урлагийн сургуулийн, хөгжмийн урлагийн сургуулийн хөгжмийн онлын тэнхимийн багш, баасан сүрэнгийн сургалтанд нийт 40 багш хамрагдлаа. Мөн соёлын урлагийн сургуулийн, бүжгийн урлагийн сургуулийн багш оюутнуудын бүжгээр жигүүрлэх үе, бүжгийн тайлан тоглолт, тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрт үзэгчдийн хүртэл боллоо. Хөгжмийнхаа хичээл дээр нөгөө дуу заах үедээ хүүхдүүдэд илүү нөгөө нэг сонирхолтой байх үүднээс хичээлдээ ашиглах юм бол илүү үр дүнтэй юм байна гэж үзсэн бэ. Ерөнхийдөө сургалтын гол агуулга бол одоо хөгжмийн онлын зарим хичээлийн агуулгыг баттгах сэргээх мөн тоглох ур чадварыг нэмэгдүүлэх ийм зорилготой онол арга зүйн ач холбогдолтой ийм сургалт болж байна. Энэ үеэр соёлын урлагийн сургуулийн зочин профессор доктор дэд профессор Орос улбаны улсын Бурайд улсын соёлын гавьяа зүтгэлтэн Доржо Василевич, Дугар Жапов төв халахын дуулалт жүжигний театрын жүжигчдэд мастер класс зохион байгуулж уран бүтээлийн болон мэргэжлийн туршлагаасаа хуваалцлаа. Монголчуудын дунд өнөөдөр тулгамдаад байгаа нэг асуудал бол энэ ёс суртахууны асуудал, ард түмнийг соён гэгэрүүлэх асуудал. Урлаг соёл гэдэг бол өнөөдөр хүн төрөлхтөнд бол чухал. Хүнийг соён гэгэрүүлдэг, мэдлэг түгээдэг, мөн хүнийг хүмүүжүүлдэг, төлөвшүүлдэг юм чухал зүйл. Түүнчлэн орон нутгийн багш сурагчдын соёл боловсролын мэдлэгийг дээшлүүлэх, ёс суртахуун, боловсролын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой лекцийг тавилаа. Хувийн хүмүүжил ёс суртахуун гэдэг нь байгальлалыг хайрлах, хүмүүст ээлдэг хүндэтгэлтэй харилцах гэх мэтчлэн маш олон зүйл байдаг. Өнөөдөр ирээдүйн талаар маш олон зүйлийг ойлгож авсан. Оюутан болоод яг оюутан хүнд байх ёсгүй зан чанарын талаар тэгээ дээрэс нь яг өөрийнхөө хүсэл сонирхлын талаар яг яаж хэрхэн байх ёстой, юунд суралцах ёстой, яг юуг нь сайн ойлгох ёстой гэдэг талаар энэ сургалтаар бол ер нь мэдэж авлаа. Цаашид хөдөөгийн сэргээлт шин дунд говь хөтөлбөр Монгол Эрдэнэ хамтарсан төслийн хүрээнд амралтын өдрүүдэд соёлын урлагийн олон талт үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.